만물을 지으신 이는 하나님이시라. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. 그분만이 진짜 신인 겁니다. Энэ Бурхан л жинхэнэ Бурхан мөн байна. 자, 이 달라이 라마가 인터뷰한 내용입니다. Далай Лам нэг ярилцлага өгсөн байна. Бурхны шашинд бүхнийг бүтээгч гэсэн ойлголт байхгүй. Буддаа бол зөвхөн багш. Буддаа биднийг зааж сурган сэтгэл оюуны амар амгалан яаж болох тухай заадаг. Нэгэнт бүтээгч биш учраас Буддаа бидний үйлийг өршөөхгүй. Монгол орнд хаасайгүй байдаг зан үйлтэй холбоотой асуулт танаас асуух гэсэн. Монголчууд хүн нас орсны дараа лам дээр очиж хойдохыг уншуулдаг. Лам талигаачийн алтан хайрцгийг нээгээд зурсан зураг төргөөсөө төдий хугацаагаар урт насалж, төдий хугацаагаар богино насалж гэж хэлдэг. Энийг юу гэж ойлгох вэ? Хэрвээ хүнийг хугацаанаасаа урт насалж, богино насалж гэж хэлж болдгийм бол яагаад заавал өгснөхийн дараа хэлж болдог юм бэ? Тухайн ламаас асуусан дээр юм байна. Би мэдэхгүй. Тийм үү. Та энэ заавалыг үнэхээр мэдэхгүй гэж үү? Мэдэхгүй. Зурхайчдал тиймэрхүү үйл гэдэг үз. Би зурхаа ухааны хүндэтгэж актер итгэдэг юм. It is now 90 seconds to midnight. Бано монголчуудаа флаш хэдэн дээр үлдээ. 90 секунд үлдсэн байна. 영상 한번 보겠습니다. Бүгдээр нэг бичлэгийг харъя. Сүнсэн тэнгисийн баруун хойно орших Евдээ цөл. Энэ бол 2000 жилийн турш хүн амьдраагүй эцгүй газар. 1947 оны өвөл энд 2 малчин хонио хариулж явахдаа нэг хонио алджээ. 양 한 마리를 잃어버렸다. Улмаар хонио хайж явсараа хавцал дундах нэгэн агуйг олсон байна. Агуйн хувьд хүн орхин аргагүй жижиг амсартай мөн харанхуй жихүүцэн байжээ. 배를 타고 돌아가고 걸어서 돌아갑니다. За усан онгоцон суугаад очиж байна. За алхаад ч очиж байна. 그리고 소련의 유태인들이 돌아간다고 막 신청을 하는 겁니다. За тэгээ зөвлөлт холбоод улсад байгаа юдэчүүд өөрсдөө нутаг руугаа явна гэдэг тэр мэдээлэл тэр материалаа өгч. 고르바초프가 대통령이 됐을 때 Горбачов ерөнхийлөгч байх яг тэр хугацаанд 거의 300만 명 가까이 돌아가 버립니다. энэ хугацаанд бараг 3 сая гаруй хүмүүс явсан байдаг. 그래서 지금 이스라엘에 가면 이 모자 쓴 사람들이 그렇게 많아. Тэгэлэр нөгөө одоо Израиль яваад очихлоор ийм малгай өмсөө явж идэг хүмүүс нэлээд олон байдаг. 더운데. Халуун байхад чинь тэнд. 왜? 나 러시아에서 돌아온 유태인이다 이걸 표현합니다. Яг тэгэлэр тэнд би Оросоос ирсэн юдэ хүн гэдгээ ингээ илэрхийлээ явж идэг. 자, 몽골 대통령은 무슨 헌법 같은 위에다가 손을 얹고 대통령 선서를 합니다. За тэгэлэр Монгол улсын ерөнхийлөгч бол тийм ээ сүлд соён тэмдгэн дээр гараа тавьж угаад тангараа өргөж байгаа. 근데 이 헌법 앞에 부끄럽지 않게 대통령직을 하겠다 이런 말이겠죠? Улс орныхоо үндсэн хуулийн өмнө ичгцүүлгүй одоо тийм ээ ерөнхийлөгчийн алба үүргийг гүйцэтгэнэ л гэсэн утга агуулга байж тээ. 한국 대통령은 국민 앞에 손을 들고 탁 선서합니다. За Солонгосын ерөнхийлөгч бол ард иргэдийнхээ өмнө гараа өргөж угаад ингээд тангараа 미국 өргөж. 대통령은 За Америк улсын ерөнхийлөгчд 성경 위에 손을 얹고 선서를 합니다. энэ Библийн номон дээр гараа тавьж угаад тангараа өргөдөг байна. 그 사람들이 바보라서 믿을까요? Эдгээр хүмүүс тэнийг хүмүүс болохоор бурханд итгэж байгаа болов? 비과학적이고 무슨 신화와 전설 같은 성경을 왜 믿을까요? За тийм ээ шинжлэх ухааны талаас баримт нотлогоогүй тийм ээ үлгэр домог мэт юмд тэр хүмүүс яах гэж итгэх вэ? 그들은 성경을 확인해 본 겁니다. Яг тэгэлэр эдгээр хүмүүс энэ Библийг шалгаж үзсэн байхгүй. Энэ бичлэгийг үзээд дуусгая. 3 1900 уучлаарай. Өөр бичлэг авчихсан юм. Хүн өгснээ дараа махан биенээсээ гарсан сүнсний амьдрах газар. Үнэхээр өгснээ дараах ертөнц байдаг гэж юу?
Америкийн онцгой байдлын алба. Киноны жүжигчин Эстрада. Тэр телевизийн олон ангид киноны зураг авч байгаад мотоциклийн зураг авалтын үед осолд орж тэр даруй амьсгал хураасан байна. Oh my God. Oh no, Estrada. Гэтэл өгсөн байсан Эстрадад дахин амьдсан байна. Мөн Би сайн нэг сонин зүйл мэдрлээ. нас бараа дахин амь орсон Эстрадад дараа нь хойд ертөнцийн талаар мэдсэн гих гачин мэдээлэл өгсөн байна.